асуултын хариулт нь жоохон буруу ирчлээ шүү дээ. Асуултаасаа ойлгохгүй бол манай за ингэж асуусан шүү дээ. Нэг талдаа олигтой танамаар байна. 1.9 их найд чи хангалтгүй. Маш олон төсвийн реформын шинжтэй ажлуудыг хийдгүү маа гэхэд ялангуяа давхардлыг арилгах дээр анхаармаар байна. Төсвийн хөрөнгө оруулалтаа эренбэлмээр байна. Зарим зайлшгүй бишийг хойшлуул зарцаамаар байна. Давхарцсан чиг үүргийг арилгамаар байна. Ер нь одоо бусад салбарын хуулиуд байгаа төсөв хуваарлдаг энэ ажлуудаа болмоор байна гэж хэлсэн юм аа. За хоёрдугаарт нь төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл нь 12% тагаа амчин одоо үлдсэн 4 сарда амжих юм уу гэж асуусан. Нүүрсний үнийг би асуугаагүй, гэхдээ санал нэг байна. Зөв. Одоо тэр зөвхөн одоо олон улсын байгууллагуудын гаргадаг үнийн таамаглал дээр биш, Монгол улс өөрөө хилээр гаргаж байгаа экспортын үн дээр суйрлагч маш чухал болчиход байна шүү. Бодит руугаа төхөд тэрэн дээр бол оруулж байгаа гэж ойлголоо. Тэр маш зөв шүү. Дутагдaltaй байдаг шүү. Цаашдаа. За сангийн сайд болдын жавхлан хариулт өгье. За мөнх соёл гишүүний асуултанд нэмж мэдээлэл өгье. За зарцаана гэж ярихад их амархаа. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтууд шинэ хөрөнгө оруулалтууд маш бага байгаа. Маш бага байгаа. За дээрээс нь сая 5 сарын 31-ээр нийтдээ 535 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалтууд ингээд хэмнэлтэнд орцсон. Энэ бол бага зүйл биш. Бас нэг үсээд байх зүйлч биш. Бид арай хийж одоо төсвийн орон зай гаргаад хөрөнгө оруулалтыг бас н хөгжилд нэмэр болно гэдэг салбарын ийм асуудлууд тавьсан боловч ингээд харин хариуцлага алдаж хугацаанд худалдаа авалтаа амжуулаагүй учраас ингээд хураагдсан байна. За дээрэс нь бид төсвийн хуулийн дээр нэг ийм залт байдیں۔ Нэгэнт гэрээ хийгээд үргэлжлээд явж байгаа хөрөнгө оруулалтыг төсвийн жилийн дундуур тодтол хийх үед хасч болохгүй гэдэг ийм залттай. Өөрөөр зарцааж болохгүй гэсэн залт. Тэгээ энэний цаан чинь өөрөө ингэвэл хувийн хвшлийн бас ингээ харилцаа үүссэн, тэдний зээл автсан, бага хүмүүсийг цалин. За Баатарч юм. За жавхлан сайд гүйцэж хариулъя. Тийм учраас нэгэнд эхэлсэн хөрөнгө оруулалтыг бол зарцаана гэдэг ойлголт бол байхгүй болсон байна. За дээрээс нь тэр 208 хууль дээр харин би танд баярлалаа гэж хэлье. Тэрийг та бараг ажлын хэсэгт байгаа байх шүү. Болгоомжийн дарга ахлаад энэ ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид бол саналаа өргүүлсэн их хурлд. Үүрэг авсан байсан учраас за энийг нь зарцаамаар байна. Энэ хуулиудын энэ залтуудыг хүчингү болгомоор байна. Энийг нь бүр хойшлуулмаар байна гэд. Нийтдээ эн чинь бараг 8 их найдын ийм одоо төсөвт багтаж чадаагүй. Тэгвэл хуулиараа төсөвт оруулах ёстой ийм хуулийн залтуудтай байд. Энийг л одоо хэрвээ болчих юм бол эднийг одоо манаагаас явуулсан саналаар одоо зохицуулт хийж чадах юм бол дээрх жилүүдийн төсвийн ачаалт бол эрс буурах юм байна. Уг нь тодтолоороос хилцэд бол бэлэн л болцсон байгаа. Гэхдээ одоо тодтолын богино хугацаанд хилцэх учраас тэр амжихгүй л дээ. Тэгээд тэр чинь бол баг бүх салбарын хуулиуд дээр тийм залтууд байна. Энэ бол маш том хилцүүлэг болно. Маш том эсэргүүцэлтэй тулна. Маш том одоо лобби одоо хэл юм болно доо. Тийм учраас За Баатарч мөнх соёл гишүүн. За төсвийн тухай хууль болон төсвийн доктортой ажлын тухай хууль энтерт ямар заалтууд байгааг сайн мэдж байгаа. Цаг хугацаа эргэтэйгч ойлгож байгаа. Түрүүний удаас хэлсэн. Сангийн сайд хийхэд хэцүү, лобби ордгоо, бүгд гуйдгаа, нөлөөлдгөө, Монгол жижигхэн гээд. Тийхтэй 530 тэрбумаар хасах чаагч мэдж байгаа штэ. Мэдээлэл илээ авцсан тий. Гихтээ нэмээд 1.9 их найдаа нэмчихийг хичээгээрэй л гэж хэлээд энэ санал оруулаад байна. Булган туяаг дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгаа. Төслөө тогтоолоо бол хөргүүлсэн санал дүгнэлттэй. Тэгээ цаашдаа ажиллахад бас хугацаа хэрэгтэй учраас далимдуулаад энэ реформын шинжтэй ажлуудаа хийх ёстой. Цаашдаа хийн гэдгээ бас гишүүд олон нийтэд ойлгуулж яхан зөв гэж одоо дуу хоолой өргөөд явдаа шүү. Хийх ажил их байна. Яриад ивэл энэ төсөв гэдэг чинь өөрөө ном гэхэд хэдэн